Цаг хугацааны машин. Чиглэг зөөлөн арьстай болмоор байна уу? Оноо хамгаалагч миний хэлхийг сонс. Зурагтаар тэр чигтээ талхал гарч байна. Талхчны хотын хамгийн шилдэг үсчний газар аль вэ? Тэр бол ноён талхны үсчний газар. Өнөөдөр ноён талхтай ярилцах болно. Энд хүртэл талах байна. Залхдгүй мүү? Ноён талха та баг байхаас л үсчин болохыг мөрөддөг байсан гэлүү? Тэгэлгүй яах вэ? Манай ээж хэлсэн л дээ. Би төрөхтөөд өрөөсөн гартаа хайж нөгөө гартаа сан барьчихсан байсан гэж. Энэ муу талах төрөхтөө дургу хүрмээр байж. Тэгээд зогсохгүй. 3 настайгаас эхлээд ганцаараа үс засаж эхэлсэн. Ээж аав маань үсчин болохгүйгээд хайж самын минь хайсан ч эрвээ хинүүд хайж самын минь эргүүлж өгөхийг хараад ээж аав маань ч бодлоо өөрчилсөн дөө. Хөөх, бурхнаас илгээсэн үсчин байх нэ? Тийм ээ, тийм. Энэ муу дургу хүрмээр талхны хандыг хагдарах юмсан. Нэрэ, яг тийм шүү. Цаг хугацааны машинд сууж талхны багнаас руу очиод үсчин болох хүслийг тас татнаа. Чаалуудын мөрөөдлийг няцтарах шиг сайхан юмч байхгүй л дээ. Ингээд дууслаа. Миний багархалд бүтээл цаг хугацааны машин. Энэ л байхад талх дуусаа. Бяцхан талхаа хүлээж байгаарай. За, 30 жилийн өмнөх үе рүү явцгаах уу? Ёо, оччихсан байх та. Энэ одоо юу үнэрвэ? Энэ хав тэрчгтээ дүүрэн хог байна шүү дээ. Тэв шүү дээ, дээр үед эн чинь ариун цэвэр өрөөний хогисаа байсан. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн үе рүү ирчихэж ээж аргагүй ухаалаг шүү. Арай хийж гарлаа шүү. Арж чадахгүй дээ. Их л харсан жаалууд байна да. Хотын төв шинэ гулгалтын төв нэгцэн байсан. Би өнөө орой дискотек орж зугаацсан. Үнэхээр дан хуучны кинонууд байна шүү дээ. Юу вэ? Энэ жал яг талах шиг юм байна. Жаала. Чамаа хэн гэдэг вэ? Намаагүй талах гэдэг. Ноён талах яазуу. Ийм хурдан талахтай уулзчихдаг байх шүү. Ажил юм амархан бүтчих гэж. За, чиний мөрөөдөл үсчин болох байлөө. Үгүй. Юу? Юу гэж үсчин болдгийм бэ? Мөнгө ч олохгүй. Өөдгөртэй штэ. Би энэ гамбургер ах шиг дэлхийн хэмжээний жүжигчин болоод зөндөө их мөнгөтэй болно. Маш их нэр алдартай болно. Төрхтөл гартаа хайж сам атгаж төрсөн гээ үстэй. Та чинь мангар юм хааш юм бэ? Талах яаж сам хайж барьж төрөх юм? Талхаа. Одоо кино эхлэх болчихлоо. Энэ дээрж байсан бай. Аваа нөгөө. Хаач чухаа. Урд явж киногоо үзцгээе. За аваа явцгаая. Юу вэ? Энэ талх баг байгаасаа үсчин болохыг хүсдэг байсан гэд байсан. Сайхан худлаа ярьж. Энэ цалиг дэндүү жоохон болохоор болохгүй юм байна. Залуу талх дээр очноо. Одоо зөв цагтаа ирсэн байлгүй дээ. Энэ чинь Улаанбаатарны боомны үсчин байна. Талх үсчний газрыг өвлөөгүй байгаа юм болов аа? Талхаа. Ингэж муудаж гинтсэн чимс авчирдаг нь яаж байгаа юм бэ? Уучлаарай, хямдхан байсан. Бид нэр заавал хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэж хэлсэн мэт дээ. Юу вэ? Энэ талх чинь залуу байхдаа ямар ч хэрэггүй хэвдэн байсан байж тээ. Одоо тэгэхээр би заваагаад өгнө. Эрхмээ тавтам орилно. Үйлчлүүлэгч орж ирж байхад уух юм эхлээд өгөх хэрэгтэй юм биш үү? Ямар муу үйлчлэгээд юм бэ? Эрхмээ, уучлаарай. Талхаа юу хийгээд байгаа юм бэ? Үйлчлүүлэгчид бушуухан цай хийж өгөөч. За эрхмээ. Энэ жимстэй цай эрхмээ. Хацгаа. Яаж байгаа чинь энэ вэ? Уучлаарай эрхмээ. Та зүгээр. Талхаа, чи яаж байгаа чинь энэ үү?
Эрхмээ уучлаарай. Энэ залуу шинэ хүн байгаамаа. Яагаараа ийм завхарсан үсчин байдаг байна. Талха. Чамд яагаараа хийж чаддаг юм ганц байдгүй юм бэ? Багэт юу болоо? Эрхмээ тав дахиад лалдаа гаргаад үйлчлүүлэгчдэр цай асгачихлаа. Энэ толгойгоо яах юм? Цагтаад өгөн дөө. Нөгөө Талха. Өнөөдөр та ингэж хайрдаа. гэхдээ Өнөөдөр тө гэртээ хайр. ойлголоо эрхмээ. Энэ залгаас болоод бүр яахаа мэдэхгүй байна. Өдөр болгон л хэрэг тарьж байх юм аа. Дасгад хугацаа хэрэгтэй л дээ. За, үсчин болно гэсэн хүсэл нь унтарсан байлгүй. Өнөө шөнө чиний мөрөөдлийг би тастатаад өгнө. Юу хөвчлөлтэй байгаа юм бэ? Ой, энэ мангар талх явж байна. Тэр гүнгэлсэн царайг нь хардаа өнөөдөр бас загнуулсан юм шиг байна. Талхын уйлж байгаа царайг харж байчид өдрийн ажил дуусна та. Йоо, энэ талх чинь үнэндээ бол энэ хавийнхаа мангад байсан байж тээ. Гоох, тэнийг таалах байна. Манай ээж хичээлээ сайхихгүй бол энэ ах шиг мангар болно шүү гэж хэлсэн. Мангар таалах, мангар таалах, мангар. Талх хийзээ угаас уух юм болоо. Ээж аав нь ч мөн чиг шаналж байгаа да чаваас. Энэ муу талх чинь энд тэндгүү дорд үзэгдэж байх шив. Тэр лүүн дагаж яваад харнаа. Би ирлээ. Ичи юу вэ? Энэ арай талхын гэр биш байлгүй дээ. Рүүч ах нь ирлээ. Сайн байсан биз дээ. Өнөөдөр ч гэсэн хөвгөлтэй байсан уу? Юу вэ? Жон байж тээ. Ах нь өнөөдөр ч гэсэн үсчний газарт баахан л загнууллаа. Жон та ярьж байдаг. Амьдрал нь дэндүү хүнд болгоор солиорчихсан юм болов? Дандаа загнуулж дорд үзэгдээд надад үсчин болох авьяас байхгүй юм шиг байна. Бүгд л надаар үсээ засуулахгүй гэх юм. Багетах надаас болоод шаналж байна. Буурцагтаа бов захирч гисэн одоо залхсан байх уу? Үсчин болохоо болиод нутаг руугаа буцъя да. Юу? Үсчин болгоо болно? Минь яаж хань энэ вэ? Яхаар юм хачин газар байдаг байна. Чипсэнд ус тас хавьяас огт байхгүй. Рүүчи чамаас ч гэсэн салъя да. Сайн сонголт. Эци юун тэнийг юм яриад байгаа бэ? Та чинь өдөр ирсэн үйлчлүүлэгч үү? Чамайг арчаагүй гэдгийг мэдэж байсан ч арай ийм гэж бодсонгүй. Дандаа алдаа гаргаж хэрэг тариад ёстой нэг хачин арчаагүй юм. Би ч гэсэн мэднэ. Тэгэд л ус засгаа болохоос. Гэхдээ хамгийн арчаагүй зан чинь амархан бууж өгөх гэж байгаа байдал чинь. Юу? Алдаа гаргаж хэрэг тарьж болно. Гэхдээ бууж өгч болохгүй. Энд тийм бол хамгийн шилдэг үсчин болж чадах уу? Хамгийн шилдэг үсч? Тэний зан ааш чинь авах юмгүй. Дээр нь царай муутай. Тэгээд үсчин галзархаа. Галзархаа гэсэн үү? Гэхдээ л үс засах чадвар чинь маш сайн. Би баталчихъя. Чи хожим хамгийн шилдэг үсчин болоод наадтай өрсөлдөх болно. Юу яриад байгааг чинь ойлгодгүй. Чиний авьяасыг би сэргээгээд өгье. Маргааш өдөр нэг цагт үсчин дээр уулзъя. Зя болчихлоо. Дараагийн үйлчлүүлэгч суугаарай. Самаас хол. За ирхмээ, үсийг чинь яаж янзлах вэ? Хэн чамаар засуулна гэсэн юм бэ? Би тэр талхаар засуулмаар байна. Талхаар уу? Ирхмээ, энэ залуу ажилд ороод удаагүй байгаа болохоор одоохондоо үс засахдаа. Чи дутаа. Ой, талх. Чи хурдан ирээд миний үсийг янзлаадах, өөрийнхөө чадварыг харуулаадах. Ойлголоо. Болчихлоо ирэх юм ээ. Ийм юм гэж байх уу? Ийм богино хугацаанд ингэж гоо янзалчихлаа гэж юу? Ой, дажгүй байна. Тэр харалта. Би чамд. Яаж ийм гоё үстэй болгочихвоо? Миний үсийг бас янзлаад өгөөч тийх үү? Би эхлээд ирсэн за. Окей, би эхлээд засуулна. Эхнээ баярлалаа. Хааш явчих вэ?
Яа, цаг хугацаагаар аялагч намаргүй юм байна. Тэр яахав дэми талхыг л баярлуулчихад ирэх шивдэ. Чипс хаана юм хажим ус асалтай болчихвоо. Ингэж бахаар манайх руу ороод ирээ. Гоц авьяастай ус чин талхаар засуулаа л да. Юу гинэ? Мангар талхаа. Чамайг өдий зэрэгт хүргэсэн хүн хэнгидгийг мэдэхгүй юу? Юу гэсэн үг вэ? Тэр бол би юу ч хэлэх вдэ. Юу вэ? Доноод хамгаалагч дахин төрөв. Энжирийн цагт Авчны хотыг би хамгаална. Кат. Боллоо. Төр завсралцгаая. За. Эд. Юу болсон бэ? Онцгой юм биш ээ. Өнөөдрөөс эхлээд доноод хамгаалагчийн гол дүр солигдсон. Юу гинэ? Дарга маань жүжигчнээ солигдсон юм л да. Тэвол хийгээс тэл хийхээс биш өөр яах вэ? Хинээр солих юм бэ? Цөцгийгээд царайлаг залуу жүжигчнийг мэднэ үсттэй. Төцгий юу? Тэр чин донот биш үсттэй. Доноод байна уу үгүй юу ямар амаа байна? Тэр хүндийг тэл байвал болоо заа юу? Гэхдээ хариулагчаа. Цөцгий хүрээд ирсэн үү? Би өнөөдрөөс эхлээд рэдийн дүр тоглоход болно үсттэй. Баг багасаа доноод хамгаалагчийн шүтэн бичрэгч байсан. Ямар гоё юм бэ? За, очоод хувцас олж өмсчөөд хүрээд ир. За, Ийм юм байха. 10 гаруй жил донот хамгаалагчийн гол дүр нь бий байсан. Арай дэндэж байгаа юм биш үү? Одоо яаж амьдрах юм бэ? Өтөх юм нэг ч алга. Хүргэлтийн жолооч юу? Пицца ирлээ. Гүй ганц пицца хүргэж ирэхэд яагаад юм уддаг юм бэ? Уучлаарай. Захиалга ихтэй байсан юм аа. Тэр чи надад хамаагүй. Удсан болохоор пиццаны төлбөрийг өгч чадахгүй. Юу? Үйлчлүүлэгч! Үйлчлүүлэгч! ёо. Пиццаныхаа мөнгийг авч чадахгүй байхдаа яадаг юм бэ? Ажлаас чинь халлаа. Юу? Дахиад халагдчихлаа гэж юу? Өөр ажил хайж олдгийн билүү те. Рэд түр хүлээ. Юу? Сүүлийн удаа чи энэ пиццаг хүргээд өгч. За. Энийг хүрт хамгаалагч. Яг зөв. Гоё байна. Аргагүй л доноод хамгаалагч мөн дөө. Пицца ирлээ. Ноён талхаа пицца ирлээ. Баярлаа. Хаа нэгтэй их л гарсан царай байна да. Өөрөө доноод хамгаалагч юм биш үү? Гүй би биш ээ. Мөн л ашиг байна да. Юу? Пиццаг авч ирэхгүй юу хийгээд байгаа Ноён юм? талхаа энэ пицца хүргэж ирсэн хүн доноод хамгаалагч рэдтэй яг адилхан биш вэ нүү? Нэрээ тийм бай. Гүй би донот хамгаалагч биш шүү дээ. Тийм бол талхчны хотын энх тайвныг Бид хамгаална. Үнэхээр донот хамгаалагч мөн байна. Харин үзгээ зураад өгөөч тэх үү? Гэхдээ яагаад пиццаны хүргэлт хийж байгаа юм бэ? Харин тийм. Одоо 26 дугаар ангийн зураг авалтаа хийх ёстой юм биш үү? Тэр байна. Юу гинэ? Яагаад цэцгий донот хамгаалагчаар сонгогдчихвоо? Цөцгий чинь донот биш шүү дээ. Юу? Цөцгий нэр хүнд ихтэй болохоор тэгсэн юм аа. Хүмүүсээ цөцгийний цогцолтыг илгээд Ямар ялуу юм бэ? Донот хамгаалагч бол дугуй хэлбэртэй дундаа нүгтэй байх ёстой юм биш үү? Ноён талхаа хоёулаа рэдэд тусалцгаа идэх үү? Яаж тэр вэ? Ингээд хараа зугаад иж болохгүй үсттэй. Хоёулаа хамтдаа донот хамгаалагчийг дахин төрүүлцгээе. Тийм ээ. Цөцгийг донот хамгаалагч цувралыг сүйтгэхийг хараад сууж болохгүй. Бид чамд тусалнаа. Нэмэргүй. Албаны дарга найруулагч бүгд цөцгийг хүсэж байгаа. Зүгээр л болсон нь юу гэж байгаа юм? Ойлгох гэдэг чинь байж боломгүй үг. Ийм юм дээр бууж өгөх хэрэггүй. Тийм шүү. Бидэнд л итгэхэд болно. Төрүүлээд тарлаа шүү. Одоо ингээд донот хамгаалагчийг дахин төрүүлэх төлөвлөгөөгөө эхэлцгээе. Эхний ажиллагаа бол концепцаа өөрчлөх. Концепцаа өөрчлөх үү? Бодож үзсэн л дээ.
Доонод хамгаалагч удирдал бүр дээр өөр концепттэй байдаг. Тийм болохоор бид таныг шинэ өнгө төрхтэй болгож өгөх болно. Тэгвэл ямар өнгө төрхтэй болох вэ? Өдий болтол доонод хамгаалагч, үлэг гүрвэл машин, сансрын хөлөг, нинжа гэд олон төрхтэй болж байсан ч нэг л төрхийг үлдээсэн. Тэр чинь юу юм? Талын бүргэд шүү дээ. Бүргэд ээ? Тийм ээ. Чамайг Тэнгэрийн хаан болгоод өгье. Гоё юм аа. Тэгэхэд шагшуураар бүргэдийн далавч хийгээд сүүн крем, шоколадны кремээр бие нүрийг хийгээд шоколадаар далавчин чимчгвэл бүргэдийн бие бэлэн болно. Сүүлд нь хурцгоо шүү. Бас аимшигт нүдийг хийчихвэл бэлэн болно. Болчихлоо. Бүргэд байна. Ямар гоё юм бэ? Манай ноён талгач аргал мундаг. Энэ юу байх вэ? Гэхдээ ингэж гоёлоо гэд яах вэ? Би одоо доонод хамгаалагч суврал тоглох боломжгүй шүү дээ. Битгий санаа зовоо. Яагаад гэвэл бидэнд 2 дахь төлөвлөгөө байгаа юм чинь. 2 дахь төлөвлөгөө юу? Тэр чинь юу юм? Тэр бол доонод хамгаалагч Animal Force-ийн нээлтийг хийн. Би магчин загас болчлоо. Сүү, их сайхан зогч байна шүү. Ноён талхаа. Би яхаараа горил болдгийм бэ? Доонод хамгаалагч чинь тавуулаа шүү. Өөр арга. Бэлнүү эхлээд Энэ олон төрлийн талхнуудын амьдардаг талхчны хот. Тэднийг хамгаалахын тулд 5 талх цуглалаа. Донод хамгаалагч Animal Force. Red бүргэд. Дээрдэ. Талх Aspen. Сүү магчин загас. Зайдасхан зан. Шоко горилла. Хурч гэхлээ. Харанхуйн дарк хаанаас аратны хүчээр талхчны хотыг хамгаалах болно. Аратны хүчийг харуулах донод хамгаалагч Animal Force. ямар байна? Янзтай байгаа биз? Эн чинь юу вэ? Эхлэл нь ёстой инээдтэй байна шүү дээ. Хинд ийм юм таалагдах вэ? Ноён талгаа бичээгээ оруулмагц үзэлтийн тар нэмэгдэж байна. Юу? Тэр харал та. Миний зүв байгаа биз дээ. Энэ эрч хүчээрээ доонод хамгаалагч дуулалч үчиг хийх хэрэгтэй. Одоо шууд эхлүүлээ. Гоё юм болох байх та. Доонод хамгаалагч дуулалж жижиг гинэ. Ястаа гоё доо. Ээж, өнөөдөр үнэхээр доонод хамгаалагч гарах юм уу? Тийм ээ, нөгөө нялон бодор хамгаалагчийг үзэх хэрэггүй. Шүтэн бишрэгчээ дүүрэн ирсэн байна. Бүгд миний хийсэн эхлэлийн бичлэгийг үзээд ирж л дээ. Дуулалж жүжигт тоглоогүй удсан сайн байж чадах болов? Тэгэлгүй дээ. Хийдэг байснаа л хийхэд болно. За. Одоо талхчны хотыг би захирна. Тэгж болохгүй. Харанхуйн хаан шударга ёсны нэрээр чамайг өршөөхгүй дээ. Нөө ядаргаа та донод хамгаалагч. Эний хүчийг мэдэр. Миний дайралтаас цогтно гинэ. Талхчны хотыг галан далай болгоод өгье л дөө. Жинхнээсээ гал гарчихлаа. Ээж. Энд чинь одоо юу болоод байна? Ямар гарцгаа? Эцэн дээр гал гарчихлаа. Тоглолтоо яах болж байна? Чи чинь гарахгүй юу хийгээд байгаа? Тоглолтын танхим гал гарчих. Гэхдээ бүгдээрээ аюулгүй гараад ирсэн нааз болчихоо. Манай хүү одоо олдол тоглолтын тагим дотор байгаа. Хөг минь авраач. Нэрээ юу? Одоо яадаг вэ? Хөө минь. Битгий санаа зовоо. Би хүүг чинь аврах болно. Рэд, энэ улаан гал руу орох гэж юу? Гүй, дэндүү аюултай штэ. Үгүй. Би хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр доонод хамгаалагч болж чадсан. Тийм болохоор хүүхдүүдийн ачийг хариулах ёстой. Рэд! Жада хаан байна. Авраач дээ. Хүлээж бай. Ах нь одоохон аварнаа. Зүгээр үү? Эндээс хурдан гарцгаая. Алив. Хаалга бараг л гацчлаа гэж юу? Одоо яах вэ? Доонод хамгаалагч ээжигээ санаад байна. Санаа зовлтгүй.
Ах нь ээжтэй чинь заавал уулзуулнаа. Хамгаалагчийн цогцолт. Хамгаалагчийн бамбай. Хамгаалагчийн өшиглөл. Яагаад гарч ирэхгүй байна? Арай ямар нэг юм болцгоогүй байгаа да. Минь. Red wine. Бяцхан тануудыг авалчихлаа штэ. Баярлалаа. Хүү зүгээр байгаа нь аз шүү. Хөөх, Red доонод хамгаалагч жаалыг аварчихлаа. Жинхэнэ баатар болчихлоо. Хөх, тэр харна. Редийн толгоогоо шатаж байна. Яг л галын баатар шиг бай. Red үнэхээр мундаг байна. Жинхэнэ баатар юм аа. Хийх ёстой юм ал хийсэн штэ. Тэр ч яг тоглолтын танхим шатчихлаа. Одоо яана? Одоо дуулалж үжигээ тоглож чадахгүй. Эй чин зүгээр үү? Найруулагч. Ашгүй азар зүгээр байгаа бол та. Донод хамгаалагчийн 26 дугаар ангид тоглож чадах нь уу? Донод хамгаалагч 26 дугаар ангид цөцгийн гол дүр үздэй. Цөцгийн чин донод биш шүү дээ. Одоо интернетэд чи баатар болж чад байна. Нэрээ юу? Тийм ээ. Донод жаалыг аварсан гэд бөөм болж байна. Донод хамгаалагчийн 26 дугаар ангийн гол дүр нь чи. Баярлалаа. Нэр нь донод хамгаалагч Галт Баатар Ред дахин дөрөсөн нь ямар байна? Хөх, Ред эргээд донод хамгаалагч болчихлоо штэ. Галт Баатар Ред дахин төрсөн юм уу? Гоё юм аа. Баярлалаа. Бүгд нь баярлалаа. Ред донод. Санаж явах жижиг талах. Энэ та юу? 100 жилийн өмнөх та юу? Сүү. Ноён талхаа тантай хамт зурган дээр байгаа хөгшин хүн хин. Энэ хотод чи багтаж ингэхгүй. Тийм ээ, би дараа гэж багтаж байна. Явж үз бүргэр минь. Шериф, энэ тэнэгүүдэд шоронгийн өрөө байж. За чадаж юу нэ чи? Гараа өргөх дутуу болсон зуурмаг минь. Энэ хот аюулгүй бол. Хөөх, бүргэр тайзан дээр ямар мундаг юм бэ? Дараа чи хоёр дахь дөө. Хэм бэ? Гүч чинь хэм бэ? Сайн уу ирэх мэ? Намайг таалах гэдэг арын жүжигч юм л дээ. Айлгч юм да. Чи яах гэсэн юм? Би тань шиг жүжигчин болж чадах болов? Жүжиглэхээ? Үгүй. Ноён гамбургер бол завгүй хүн. Ямар ч ирээдүгөө хүүхдүүдийг сургаж явах цаг зав хаана вэ? Зүгээр дээ. Хүүхдүүдийн мөрөөдөлд урам хайрлах хэрэгтэй. Юу чаддаг гэж харъя. Баярлалаа. Маш баярлалаа. Чамаас өшөг авах гээд хүлээж байлаа. Биш нөгөө хот хангалттай том би байзаараа. Үгүй хангалттай том биш байна. Юугаа хийгээд байгаа юм? Чамд авах юм алга. Хайрын цагийн минь өрөх гэж миний хувцсны өрөөнд орж ирээ юу? Зөвлөгөө өгье. Жүжиг хэл биш бол өөр юу ч байсан хийж болно. Хацарчихлаа. Яадаг үлээ. Бас яава. Та нар тэггүй биз? Үгүй зүгээр. Ноён амтад талхаа. Таны гимтээч гисэн үү? Миний богоо гэмтчих шиг боллоо. Өнөөдөр ажил чадахгүй юм шиг байна. Ажил чадахгүй? Байна уу? Стилист хэрэгтэй байна. Яг одоо яаралтай туслаач тий. Хинч байхгүй. Чи чамаас л болж байгаа юм. Тэгтээ Хайрын цагийг минь үрээ зогсохгүй. Одоо жүжигийг минь нураагаа тайчихлаа. Сайн дурын театрын үн цэнийг мэддэг юм уу? намайг уучлаарай ирэх мэ. Юу? Тийм ээ. Ийм гараг
Зөвхөн сонгогдсон нэгэнд л заяадаг юм. Энэ хүүд стилист болох боломж олгоод үзэх үү? Юу? Үгүй. Яах гэж эснэр чинь мэдэхгүй байхад. Энэ бол авьяасгүй тэнэг амтан байзаарай. Энэ хүү хэдэн зуун жил хэмт заяагаагүй үсчний ур чадвартай. Хайч барихад яг тохирсон гартай. Алганых нь хээ амжилтыг итгэж байгаа юм. Гаран дээрх толбон хөдөл хайчны ордны хэлбэртэй байна. Энэ чиний хувь тавилан. Үгүй эрхмээ. Надад анхны мэдэгдэхүүн чи. Гар өвдөж байна. Ахиж хайч барь чадахгүй боллоо. Намайг орлох хүн байхгүй болохоор энэ театрын жүжиг ингээд өнгөрлөө. Тасалбараа уйлаад авчихсан тэр олон хөөрхөн хүмүүсийг бодооч тээ. За би туслая. Би туслах юм уу? Гэхдээ надад зааж өгөр юу хийхээ мэдэхгүй. Битгий хүү минь. Энэ мулгуу амтан миний үст нүүр бодолтыг хийх юм уу? Надаа яах вэ? Өөр сонголт үлдээгүй юм шиг байна да. Хөгшин талхаа бүтлгүй тэгвэл та хариуцлагыг хүлээгээрэй. Надад итгэж болно. Чи ялла. Харин чадахгүй бол амлчихъя. Энэ хотод агиж хэзээ ч ажиллахгүй гэж мэдээрэй. Өг тавилангаа хүлээж ав хүү минь. Улаанлуулаг тусчихлээ. Яах гэж? Хэр сайн байх бол бидгэл сонирн байна. Хөх, яслаг зүсчихлээ. Ой, ахамах чараад гал гарвал яан. Байц. Ажлын хийлгээ. Боц юм байгаа бах. Юу хийх ёстойгоо мартчихаагүй байгаа да тийм ээ. Өдрийн цай бэлдээд байгаа юм шүү. Яах гэж байна? Юу хийчих вэ? Энэ хэтэрнэ. Гайхалтай юм аа. Одоо бол гахаймах улаалал бяслагтай бүргэр болчлоо. Тийм ээ, миний зөв гэж мэдсэн юм. Моогүй авьяастай юм гэж үжиглж чаддаггүй ч гэсэн намайг их сайхан харагдуулж чадлаа. Юу хийж байгаагаа мэддэг л юм байна. Энийг мэрэгжил болгомоор юм байна. Энэ хот аюулгүй. Гамбургер өнөхөд гоё болжээ. Хагастай харагдаж байна. Салдаг байна. Залуу хүмүүс хичмаг ажил дуруулж өгөх үү? Тийм ээ, дуртай зүйлээ орхид гэдэг хэцүү. Ихтэй авьяасаа нэгэн чухал. Чамд авьяас байна. Тийм ээ. Маш их баярлалаа. Хөөе, шал цэвэрлээд гэхдээ бахар байна. Тэгэлгүй яах вэ? Одоохон цэвэрлээд өгье. Би хайлтарч унах шахлаа байна. Уучлаарай хадагта харчаад өгье. Ноён амтд талах. Өнөөдрийн намайг бүтээсэн ажилтан юм шүү дээ. Сүүгийн ухаарал. Энийг хараач. Ээл цэвэрхэн харагдаж байна шүү. Баярлалаа эрхмээ.
Яагаад өдөр болчихдог байна? Өдрийн цайнаас хоцрох нэ. Амлж байна. Удахгүй ирнэ. За. Борцгийн сүмс. Тань найзуудаа. Хоцорсон дуучлаарай. Найзаа, баг миний хугацаа дуусчихлаа. Бидний хэмжээг багасгаснаас хойш чи дандаа хоцордог болжээ. Ястай. За одоо яриад байгаарай. Та нар юу хийцгэж байна даа? Би Dos for Donuts ажиллаж байгаа. Одоо бүр хийм хийж байгаа. Өө гоё юм аа. Чамаар хийм хийл гэж байгаа юм уу? Би жимс шиг сайн хийж байгаа. Салон дээлжээр ажиллаж байгаа. Би ногоотой сүн кремээр засалт хийх дуртай. Байхах юмгүй шүү дээ. Сүн кремээр сургуульд байхын л чиний тусгай чадвар байсан юм. Тийм шүү тийм. За намайг халуун какаоны үсчнээс олж болно. Ахлах стилист болох гэж байгаа. Чамаг хамгийн мундаг гэж мэдээд байсан юм аа. Хөө гайхалтай юм аа. Сүртэй юм биш ээ. Энкэцүү чи ойрд юу хийж байна? Тийм ээ, ажил олсон уу? Тийм ээ. Би ч гэсэн үсчинд ажиллаж байгаа. Тоглоогүй үстэй. Юугаар мэргэсэн? Хийм үү? Крем үү? Цэвэрлэгээ. Яг таарсан ажил байна. Профессор дандаа чамаг шал угаасан дээр гэж хэлдэг байсан да. Одоо болтол засалт хийж сураагүй бол өөр ажил хийсэн дээр байхаад. Тийм шүү. Өөр ажил хайх цаг нь болсон байхаа. Өөр ажиллаа. Чамаас асууя. Дарга чинь үс засалтын чадвараа сайжруулах гэж урам өгч байсан уу? Хурдууга. Салхи шиг үр. Цаг үрээд байна штэ. Бодоод байсан чинь үгүй юм байна. Мэдээч юу дээ. Чамааг үсчин болгох гэж аваагүй. Цэвэрлэгээ хийх гэж л авсан. Нүдэ нээгээд яг миний хэлснээр хий. Ноён талхаа би буцаад ирлээ. Харж байна. Гэрхмээ юм асууж болох уу? Дарга чинь тэгж байгаа дараа гэж хэлвэл чи өнгөрөө гэсэн үг. Ноён талхаа би хизээ ус татдаг болох юм бэ? Тэгж угаар дараа болохгүй юу? Шоколадтаас уу яг ингэж хэлсэн шүү дээ. Бас уурлах юм бол чамайг тушаал дэвшүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг. Ноён талхаа та насан туршид минь цэвэрлэгээ хийх гэж байгаа мó? Тийм үү? Толгой өвдөж байна. Зүгээр зогсоод байгүй шалууга. Үнэн байх нэ. Би хизээж үсчин болохгүй мэн. Та бүрөө тийм үгүй гэжлээ. Ноён талхаа анханасаа намайг үсчин болгоё гэж бодоогүй юм байна. Өөр юм хийх цаг болсон юм шиг байна өө. Юу? Үс чи хизээ ирэхээ мэдэхгүй байх гэсэн юм уу? Тийм ээ. Зэрлэг хандган анд явсан хэлж мэдэхгүй гинэ. Гэхдээ үйлчлүүлэгчид үсээ засуулах гэд хүлээж байгаа. Яах вэ? Өшөөрэй. Би чамайг талах үсчний газарт харсан билүү? За? Талах үсчний газар чинь манай хотод хамгийн алдартай үстэй. Би цанхоор ажиллаж байгааг нь харсан. Сайн уу? Бид хоёр нийгмийн төвийн сайн дурын ажилчин л та. Бид хөгцөрч мууцсан өрөвдөлтөй талхнуудыг харж ханддаг. Тэд үсээ засуулах гэж бүтэн сар хүлээж байгаа юм. Гэтэл үс чинь хоцорч ирэх юм шиг байна. Чи тэдний үсийг гой засаад өгч болох болов уу? Би зүгээр л туслах штэ. Үс чинь ажилтг юм чи чадна гэдэгт чи итгэж байна. Бидэнд туслана гэж хэлэлдэ. Хардаа зүвэ. Энд юу хийж байгаа юм бэ? Эд намайг үс засахад туслаач гинэ. Энэ эцэс шүүснээс үс засаад өгч байгаа юм уу? Би яагаад ямар сүгэр засуулах гээд байгаа юм бэ? За тэгвэл та нар бүгдээрээ тусалчихвал та. Жинхэнэ үс засалт ямар байдгийг харуулъя. За хүрээтэрлээ. Тавтай морил энд хөгцөрсөн алхнууд цагийг өнгөрөөдгий. Ийм гэж бодоогүй штэ. Наад үгүй дахиад хэлдэ. Эднэр төрөл бид хөгцөрх үү? Та нар их гайхах шиг боллоо. Санаа зовлтгүй дээ. Би баттай хэлээ. Энэ гим хоргүй хөгцнүүд халдваргүй. Зүгээр нөгөө гаднах турхнаас нь болоод хинч үсийн засахгүй байгаа юм. Тийм гэж хэлээчтэй. Хизээч мартагдахааргүй үс засалтыг хийгээд өг. Би сорилтод үргэлж байлаа. Гэхдээ энийг хийж чадахгүй. Хизээч харж чадахгүй юм байна. Юу? Гэхдээ чи юу ч хийсэнгүй штэ. Тийм л үз. Би чадна. Миний сүүн кремний санааттай гарамга чадварыг харагдсан. Хөгцнөөс болоод буурцгдээ давхарх нь тэгшгэн биш болчихсон байна. Надад сонголт үлдээсэнгүй дээ. Бахархалаа хойш тавиад өнөөдрийг аврая та. Шоколадны цаг боллоо. Энд чинь юу вэ? Хайчиг минь аваад байна штий. Миний чадвар тэнцэхгүй ажил байна. Сүү,
Одоо чи л үзээд алдах үлдлээ дээ. Би юу? Сүүгээр засуулах Тийм хэрэггүй. ээ, сургуулийнхаа хамгийн муу нь байсан. Би сургуульд байсан шиг чадахгүй бол яана. Бүр хөгцрүүлээд муудгаад тааж байгаа үедээ. Хийж үзээгүй байж буугаад өгчихвөл яах байсныг хизээч мэдэж чадахгүй. Тавлингаа өөрөө бүтээ. Чи сүү юу хулгана уу? Сүү. Хөгцөнд харилцах арга болъё. Энэ хөгцийг юунд нь сүржигнээд байгаа юм бэ? Зүгээр чимхүүрээр аваад хайж. Тийм ээ. Ноён талхны зааж өгсөн аргыг хэрэглэнэ. Хөөе, чамд чимхүр байхгүй үү? Чимхүр үү? Яах гэж байгаа юм бол? Бас л цэвэрлэгээ хийж байна гэж бодоод байна. Энэ байна. Ямар сайн харсан уу? Бүх хөгцнүүдийг авчлаа. Анхлан суралцагчин Аз. Шал угаах урлаг. Шалыг сайн угаахын тулд урагшаа хоошо чанга дарж угаа. Хожиг гял цал болох. Хожиг тойрог хэлбээр арчвал бодол чадахгүй ялдаг нам. Багста маш мэдрэмжтэй. Англи. Номыг үргэлж цэгцтэй байлах. Гайхалтай юм аа. Амьдралдаа ийм дог юм харж байсан. Чи мундаг юм аа. Үнэхээр өөртөө эргэлзэж байсан гэж юу? Миний үсийг засаад өг. Нэг ихч бас. Бүгдээрээ ээлжиг хүлээж байгаарай. Юунд нь сүржигдэг байна. Чимхүүр хэрэглээл үз. Тийм ээ. Яг зөв. Зүгээр нэг туслах штэ. Тийм ээ. Үнэн л дээ. Гэхдээ бид ч гэсэн туслах үстэй. Чиний зөв. Сүү. Ятаж байгаа үстэй. Жаахан амрахгүй мó? Санаа зовлтгүй. Би үргэлжлүүлж чаднаа. Сайн байцгаана уу? Хоцорсон дуучлаарай. Ирхмэ. Та хүрээд ирчи. Тийм ээ. Чи миний оронд үссасаа юу? Яасан ажилсаг залуу вэ? Хоёрын багш үстэй. Тийм ээ. Чи талхны шинэ шав байх нь. Багшийнхаа бахархлыг төрүүлээ. Одоо унтаж ямар та миний шав оронд чинь заасан. Ямар онгороо юм бэ? Хойсоо, миний шилдэг шавтай танилцаарай. Амтд гуатай талх. Ээж талхны өөрчлөлт. За болчихлоо. Хөөх, миний охин ямар хөөрхөн юм бэ? Ноён талха баярлалаа. Хүүхдүүдийн үс засах гэд ядарсан уу? Зүгээр. Ой, наашаа хүрээд ир. Чаддсан бол авал та. Наад чи миний. Хөөе, солигнууд минь буцаагаа тавихгүй юу? Яна, уучлаарай. Ноён талха та зүгээр үү? Уучлаарай. Би 4 хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ одоо явцгаая. Өнөөдөр тий нөөцөөгөө хийн. Энэ таач гэсэн үсээ засвал л да. Би юу? Зүгээр дээ. Хүүхдийн үс засуулаад дуусахаар мөнгөч дуусчихдаг юм. За, би тэгээд явъя да. Хүүхдүүдээ одоо явцгаая. Надаас хол Байлцгаа. ойлоо штэ. Хонгор минь. Чи миний утсыг хараагүй юу? Энэ байна. Баярлалаа. Ээжээ, миний усны хавчарыг харсан уу? Ширээн дээр байгаа үсттэй. Тийм ээ. Сармөгчний өвзөг уулаа. Тийм ээ. Улаан зүйлс бүтээгдэн. Хөөе. Дуугүй байгаа чи. Дуул чаддгүй юм бэ? Юунд дууч юм бэ? Царай муутай юм байж. Юу нэ чи? Үзүүлээд байгаа. Өглөөнөөс эхлээд яацгаа хад байгаа юм бэ? Уучлаарай. Бүх хоцорлоо хүүхдүүдэд явцгаая. Завааруулж л мэдхээс цэвэрлэж мэдхэхгүй юм да.
Маргааш миний төрсөн өдөр юм байна штэ. Хаттай бэлүү? Хордон хорлын өрөөнд хүрээд ир. Юу болов вэ? Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай гэруудаа. Төрсөн өдрийн минь хүргэе. Тэмээ баяр хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Цаашдаа ч гэсэн бидэнтэй дандаа хамт ажиллаарай. Хөөх, та нартай баярлалаа. Надад ч гэсэн тийм үе байсан да. Ой. Миний охин хүрээд ирвүү? Сайн уу? Ой, наадах чи юу юм? Нан танд хамаагүй. Хөөх, миний төрсөн өдрийн бэлэг юм байх та. Ухаантай гэдэг нь. Бирлээ. Бүгд хурдан ирчээ. Магда. Хүү минь юу цэцэг вэ? Юу чүшээ? Цэцэг хүртэл бэлдээд бүр том болжээ. Хонгор минь бирлээ. Харта энэ юу вэ? Миний төрсөн өдрийн бэлэг үү? Яг зөв. Маргааш өглөө нээж үзээрэй. Төрсөн өдрийг мань мартаагүй байна шүү. Том охины мань бэлдсэн бэлэг байна. Задлаад үздэгюм бэлүү? Найз залуугийн манд бэлгийг яагаад та үзээд байгаа? Оо, найз хөвгүүнийг чинь байсан юм уу? Уучлаарай. Хайрцаг нь муухай болчлоо. Баярлалаа. Явцгаа дэрээ. Цэцгийн баглаага өгөхгүй мүү? Багшид өгөх юм аа. Оо. Багшийнх нь байжээ. Ээжээ, энийг хардаа. Дүү таныг зурсан. Оо, тийм үү? Бол мундаг компани ажилтан том ихч хөөрхөн, ах маань хөл бөмбөг сайн тоглодог. Бага ихч дуучин, харин би гоё зурдаг. Ээж маань гэртээ зүгээр л суудаг. Дүү таныг гэртээ суудаг гинэ. Яагаад хүний юм хулгайлаад байгаа юм бэ? Чамаатай. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хайрт минь чи л тоох юм да. Энэ чамд таалагдана гэж бодож байна. Нээгээд үзтээ. Энэ юу вэ? Цэвэрлэгээний байли? Би гэрэл хийхээ өмнө амласан шүү дээ. Чинийхээ гаранд дуусал уусч хөрвөхгүй гэж. Би ямар чиний зарцуу? Өөрөө наатах авчи. Хонгор минь яагаад байгаа юм бэ? Өнгөн таалагдахгүй байна уу? Бэлиний өнгө биш. Чи таалагдахгүй байна. Нөхөр хүүхдүүдгээд бүгд хэрэг алгаа. Саяхан манад ирсэн үйлчлүүлэгч байна. Сайн байна уу? Хадагтай шоко. Та манад хүүхдүүдтэйгээ ирж байсан байхаа. Ямар нэг юм болоо юу? Тийм ээ нөгөө. Тийм юм болсон юм бэ? Би өдөө болтол яах гэж тэгэж өөрийгөө зайснаач мэдэхгүй юм. Бурхан минь ээ. Гэхдээ эн чинь цаг хэд болж байна? Хүүхдүүдийнхээ өглөөний хоолыг хийж өгөх ёстой. Уучлаарай хадагтай явлаа. Төрөх хүлээгээрэй. Та надтай хамт явах хэрэгтэй байна. Шоко, чи дахиад хоцорлоо. Үйлчлүүлэгч ирлээ. Үйлчлүүлэгч ээ? Сайн байна уу ноён талхаа? Эртэд энэ дөрвөн хүүхдийн ээж. Хүүхдүүд чинь ийм хурдан үсээ засуулах болчихоо юу? Нөгөө өнөөдөр бол ээж нь өөрөө засуулна. Төрсөн өдөр нь байхгүй юу? Хөө, төрсөн өдөр нь онцгойлон анхаарал тавина. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай үйлчлүүлэгчтэй. Төрсөн өдрийн минь хүргэе. Хонгор минь хаана угаан бэ? Хурдан ирж хоолоо хий. Хүүхдүүд өсөөд байна гэж сүйд болж байна. Чи гаргүй юм уу? Хөлгүй юм уу? Би үсчинд үсээ янзлуулах гэж байна. Чи өөрийнхөө хоолыг өөрөө бэлдээд тасал. Залхаж байна. Хөөе тэр яах вэ? Хүүхдүүдээ яах вэ? Санаа зовлтгүй. Сүү бид хоёр бүгдийг зохицуулна. Гэр ийм байдалтай байхад үсээ янзлуулна гинүү. Эрүүл ухаанаа алдсан байхаа.
Аава өсөөд байна штэ. Ээж байгаа юм бэ? Уучлаарай. Хүлээж бай, захиалаад өгье. Ээж. Сайн уу? Ээж чинь биш болохоор урамч нь хуугарсан уу? Та нар хэн бэ? Сайн байна уу? Талхны өсчний газрын ажилчид байна. Ээж чинь үсээ засуулж байгаа болохоор оронд нь туслах гээд ирлээ. Нэрээ юу? Баярлалаа. Би гэрийн ажил огт хийж үзээгүй юм аа. Таныг өөрөө гэрийн ажил хийхэд бид туслах болно. Ус чинь бүр хэтэрхий болж очие. Сүүн крэм бүгд хайлчихсан. Зээлзгэн шоколад хоёр бараг ялдарч байна. Усээ янзлуулаад хэр уудсан бэ? 5 жил бараг болсон байх. 5 жил? Ирээгүй уудсан болохоор таны амьдралын хамгийн гоё засалтыг хийж өгье. Энэ муу аяг тавгнуудыг угаагаад дуусахгүй юм аа. Гэрийн ажил хэцүү байгаа биз? Эхнэр тань 6 амбултай айлаг авч явах гэж ямар их ятарсан бол доо. Чиний зөвөө. Том нь өрөөгөө, хоёр дахь нь ариун цэвэр өрөө, гурав дахь дөрөв дахь нь зочны өрөөгөө цэвэрлэл гүйцэтгэг. Юу? Та сая өөрөө цэвэрлэл гэж хэлсэн. Ариун цэврийн өрөө заваа штэ. Зочны өрөө чинь дэндүү том штэ. Та нар энийг мэдхүү. Тэр хэцүү ямиг ээж чи өдөр бүр цэвэрлдэг. Олон юм ярьдгүй хөдөлгөө. За, болчихлоо. Энэ би гэж юу? Үнэхээр гоё юм аа. Танд баярлалаа. Хамгийн сайхан төрсөн өдөр болоосаа. Гэхдээ хэдий юм хөөрхөн болсон ч очих газар алгадаа. Юу гэсэн үг вэ? Очих газар байлгүй яах вэ? Нөхөр хөөгтүүд чинь гэртээ хүлээж байгаа. Тийм биз дээ. Хөөгтүүд ээ? Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе хатээч. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Гэхдээ хэн бүгдийг цэвэрлж гисэн юм бэ? Би өрөөгөө цэвэрлсэн. Харин би ариун цэврийн өрөөг. Зочны өрөө би цэвэрлсэн. Ямар мундаг юм бэ? Энэ юу хоолнууд вэ? Би хийх гэж оролдсон юм аа. Ямар амттай болсныг сайн мэдэхгүй л байна. Хөөх чи хийсэн гэж юу? Амттай болжээ. Нэрээ юу? Хонгор минь уучлаарай. Гэрийн ажил ийм хэцүү гэдгийг би мэдсэнгүй. Би ч гэсэн. Цаашдаа би ч гэсэн хамт цэвэрлэнэ. Баярлалаа. Ээжи, билэг энийг танд. Гүзээлзгэн шиг хөрхөн ээж. Ээжээ, би таныг зурсан. Хөөх бурхан минь. Хорвоогийн хамгийн хөрхөн миний ээж. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хартаа. Хөөх. Надтай гэрэлсэн чамдаа үнэхээр их баярлалаа. Би ч гэсэн. Сэтгэл хөдлөж өглөө. Энэ чинь жинхэнэ төрсөн өдөр. Ээж. Хайртай шүү.